Аль орон дээр нь унтах уу? Энэ хоёр дээр шууд хосчих уу? Би ч өөр хүчээ тэрврээд унтдаг шүү дээ. Өөр хүчээ тэрвэрж унтахаар ч одоо ийшээ л орохгүй бол багтахгүй те. Яа үтчихсэн үү? Ёо. Бүгдийг үлсэн үү? Бараг бүгдийг үлсэн үү? Тэгвэл агаан чамайг бүтэн даруусаар дайлнаа заяа. Чавган дуртай юу? Энэ чавга аагийн жоохон байхад бүр их иддэг гэсэн юм уу? Тэгээ сая нүгээр хайж чад арай гэж бодлоо шүү дээ. Та нараас иддэг үү? Иддэг. Янзын гоё те. Тий. Тэр тосон зэнгэл бол бас сайхан сан байна. Юм тайсан байна. Юм тайсан. Сүү шиг авах таа. Нэг жоохон байхад нөгөө 100-ын зарим гэж байсан шүү дээ. Тэрнтэй аяг үздэг юм. Монгол орныхоо баруун аймгаар ганцаараа өвчтэй айлж буй аялал дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Харин манайхан бэлэн биз дээ. Угаасаа бэлэн. Окей, let's go. Завхан аймгийн Улагчны хар нураас замын унаанд дайрдаад Монгол орны хамгийн том сумын нэг болох Тосон зэнгэл сумаар хамтдаа аялцгаая. Бичлэг дуустал хамт байгаарай. Нэрээ манайхаа бичлэг эхлэхээс өмнө subscribe дарахаа бити мартаарай. Окей, let's go завхан. Энэ бүр халуун байна. Огнуудаа бүгд төсөж шүү. Зя. Намайг ийм гой байлгасан Улагчны хар нуурда дахиад баярлаа. Тэгээ би сая эндээсээ гарч ирээд энэ дээшээ дүнж халт гарчаад энэ доорогоо машиндаас асуусан байхгүй. Ийшээгээ ядаж. Энд нэг бахан кемпүүд байгаа. Тийшээ ядаж төхүүлээд өгөхөө гэд асуусан чаа. Болно гинэ. Тэгээ ард байгаа Поргонтой хаас хаана энд байна уу? Энд байгаа Поргонтой хаас асуусан чаа. Би ч одоо эндээсээ Тосон зэнгэл орох байхгүй. Завхан аймаг Тосон зэнгэл сум руу очино. Тэгээ тийшээ явах чаа гэсэн чинь энэ ах маргааш Тосон зэнгэл рүү явна гинэ. Энэ жуулчдыг авч явж байгаа юм байна. Тэгээ тийшээ бас намайг суулгаад аваа явж болно гин. Тэгээ ямар ч тач би одоо тийшээ очингуудаа тэндээсээ унаа хайгаад тэгээд өнөө оройдоо тэндээсээ Тосон зэнгэл явах унаа олчих юм бол явчихна. Тэгээд тий унаа олсон шүү гайс. Унаа ол нэрээс мэрэгжлийн болдог болсон байна уу? Шууд ихний машинаас суугаад шууд ингэж штэ өөдөөс. Шууд суу. Яг одоо суу энэ хүмүүс би тэгээд энэ хамт явж байгаа жуулч чаа наваа зөвшөөрөх юм уу гэсэн чинь тэр хамаагүй зүгээр шууд суу гинэ. Намайг загнаал аваа явах гэж байна анах. За тэгээд унаага олсон шүү. Хогоо авцсан тэгээд хогоо одоо ийшээ явж чад кемп руугаа төгчөөд замдаа хогийн цэг рүү хайчээ. За манайхаа унаандаа дайгдсан хоргооныхоо хоньны онгортод суудсан явж байна. Зорьсон газартаа л очиж байвал юу хаант суусан хамаагүй штэ. Тийм үстэй. Чи ямар? янзээ. За манайхаа юу ялаа? Сая Завхан аймгийн Улагчны хар нураас сая дүн гэж ойролцоо нэг 10 км орчим зайд нэг кемп дээр байж байна. Тэгээд ах намайг тэндээс авч яваад энд авчирчлаа. Одоо би Тосон зэнгэл явах унаагаа олох хэвээр. Одоо би унаагаа хайхаар явлаа. Тэгээ тэрнээс өмнө тэг намайг авч явсан хоёр ахтаа зөндөө их баярлалаа. Одоо та Завхан аймгаар аялах чагаа одоо чинь Улагчны хар нуур, Мухбарт, Утган дэнгэр яах юм гээ те. Одоо байгалийн бүх үзэсгэлэнт газруудаар явах юм бол бүх үзэсгэлэнт газраар явж. Тийм бүх одоо бүх үзэсгэлэнт газраар явах юм бол хоёр ахтаа явж болно. Та хэрвээ бас дугаар моогрыг хараад ахын бурганыг сайн плотоор хийчих заяа. Иймэрхүү бурган байгаа гэхэд цаанаас ингээд дугаар нь 37 ЗА гэд ахвал завхны бүх нутгаар та хэдэг аялуулсан заяа. Зүгээр жаргаа шүү. За дараагийн машин хоёр ч хоёулаа хос дугаартай юм уу? 84 гээд нөгөөт нь 37 84 зам ЗА юм гээд байгаа заяа. Тэгээ энэ хоёр хос дугаартай машинтай явуул гээл янзын нэстэй. Тэгэхээр ингээд ийм сайхан бургантай ингээд явах нэ гайс. За Завхан аймгийн Улагчны хар нураас эндээс одоо Тосон зэнгэл рүү явах унаа олсон шүү. Яруу сумаар дайраад явна гинэ. Тэг яг замд юм байна. Одоо машин төлөж байгаа. Let's go. Гинэ харч.
Би замаананда дайгтай дөнгөж одоо улагчны хар нуур энд явчихна. Тэгээд манай хогоо хийж байна. Тэгээд хогийн хайдаг цех нь одоо энэ. Энэ хогийн юуг нь цэвэрлэхэн багтаа энийг болно. Сар болгохгүй л бүр арай тэмдэг. Амар шүү. За шөнийн 2 цагт тосон цэнгэлт ирлээ. Одоо энэ хамт хоног газар бас битүү байна. Тэгээд энэ газараас сууж үзье. Түгээнтэй байгаа юм л. Ямар эвгүй газар ирч вэ? Хаана ирч вэ гэж. Йоо, за цаг шөнийн 2 цаг 30 минут болж байна. Тэгээд дөнгөж сая л тосон цэнгэлт ирлээ. Тэгээд улагчны хар нуураасаа орой 6 гэж гараад шөнийн 2 ихэр чинь бараг 8 цаг гэсэн юм. 8 цаг яваа дааш орон замаар явж байгаа. Сая тосон цэнгэлээ төвд орж ирлээ. Тэгээд сая замдаа унтаад юм байрлах газараа болох. Тэгсэн чинь нөгөө хамт дайгдсан ч олооч тосон цэнгэлд ирчлээ гээд. Тэгээд сая төөрн жаал хонох газар хайж байгаа. Сая нэг юм буудал хотел олчлоо. Тэгээд өрөвчтэйгээ бид 3 ингээд явж бүр ер нь бол бүр шууд нөхөхгүй бол аим шигтэй ядарч. Өглөө 5-аас усцсан. Тэгээд шөнө бараг 3-4 цаг унтцсан. Нойр муутай. Өглөөнөөс хойш буужинсаар агаал хөвөдөрлөө шүү дээ. Тэгээд бид дураар явсаар агаад ирлээ тусан цэнгэлтэй явартаач. Тэгээд одоо энэ 3 давхарт нь байрлах гэж байна. Тэгээд одоо бид дэшегээ гарлаа. Тэгээд тэгээд 13 ер нь шууд унтлаа. Тэгээд замд би болонгой бичлэг хийгээжсэн чи юм бичлэг хийхгүй. Бичлэг хийх тамирт хийхээ байхгүй. Шууд ног хийсэн шүү дээ. Болцноо. За би шууд дээшээ гарлаа. За дээшээгээ 3 давхрын чинь 302 юм уу? Дээшээ гарлаа. Let's go. Шөнийн 2 цагт хүрэл тусан цэнгэлд ингээ явж идэх шүү. Тавлаа юм аа. 302. Тусан цэнгэлийн буудал. Зэн ийм өрөө шүү дээ. Хөө чи юу вэ? VIP мэпэд нь гусчих юм шүү дээ. Бага хамгийн хямд өрөөлсөн шүү дээ. Тосон цэнгэл сум нь Завхай аймгийн зүүн хэсэгт оршин, уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу Сэрүүн бүсэд багтдаг. Өвөл нь хасах 53 хим, зун нэмэх 38 хим хүртэл температурын зөрүү бүртгэжсэн. Тосон цэнгэл нь модны асар их нөөцтэй. Социализмын үед Монгол улсад томоохон тооцоглох мод боловсруулах үйлдэл энд ажиллаж байсан. Одоо бол байхгүй. За, өглөөний мэд манайхаа бүгдээ сайхан амарцгаасан биз дээ. Би ч гэсэн сайхан амарлаа. Би өглөө 11 хүртэл баг унтсан. Сайн нэг сайхан шүршүрт орчоод сууж байна. Тэгэхээр одоо буудлаасаа би чек аут хийгээд одоо гарах гэж байна. Ер нь иймэрхүү буудалд би усанд орох гэж ер нь хондог байхгүй юу? 1-2 хоног. Яагаад тэгэхээр надад 7 хоног авах ямар шаардлага байхгүй. Нэг сайхан усанд ороод нэг тухтай амарах гэж одоо иймэрхүү буудалд хондог. Тэгээд буудлаа солих гэж байна. Тэг өнөөдөр бүтэн өдөр тосон цэнгэлдээ өнжөөд маргааш би дараагийн аяллаа замдаа гарах байгаа. Тэгээд одоо гарч буудлаа солино. Гэхдээ би дараагийн буудлаа ерөөхдөө олцсон. Яг ийшээгээ чиглээд зөндөө буудлаад байгаа. Тэр донд бас нэг тэгээд өөр таймд уу. Энэ тосон цэнгэлийн нарч шарж алхахны үе. Аим шигтэй халуун шүү дээ. Өнөөдөр нэмэх 30 градус, өчигдөр нэмэх 28 градус. Ер нь сүүлийн үед 8 сарын донд үе болцсон шүү дээ. Ер нь аим шигтэй халж байна. Буудлаасаа гараад юмудаа бэлдээ тавьцсан. Одоо би ийшээгээ одоо энэ зүг рүү одоо буудал хайна. Энд нэг буудал олцсон байгаа. Тэрийг очиж асуугаад үз дахиад. Миний энэ сууж байгаа газар одоо энэ тосон цэнгэл сумын төв газар л юм шиг байна. Энд бол нэр түн бужигнжээ. Өглөөгөр өдөр хүн бол бас оволцсон юм. За энэ айл гэр нүүж хаан фильм явж байна нэр. Сумын төв зүгээр нүүж явж штэ. Айл гэр нүүж явж штэ. Хэрвээ заяа сум болгонд эсвэл аймгийн төв болгонд нэм өрөвчтэй аялагчдын хостел гээд
тийм буудлууд байдаг шүү дээ. 4-ндөө 7-8 ортой хостелүүд байдаг бол би ингэж зовж явахгүй шүү дээ. Нүүж. Одоо буудлын асуудал бол байна. Ганцаараа явж байгаа хүнд бол одоо тэр ихтэй хаалттай байх юм солонгорыг энэ واخгүй болно. За ийцэн очиод үзье. За дараагийн байрлах газараа ирсэн чинь хаалттай байх юм. Уул нь ихчэд хэлсэн шүү дээ өчтөр. Энэ газар واخгүй юу? Солонго гээд цаанаа ингээд энэ буудалтай. Энд буудалтай. Игч хайчваа. Дугаар нь байна те 86 84. Дугаарлан залгаж асуу. Самаа. Энэ буудлын игч нь хаана байгаа бэ? Манай игч унтцсан байна гинэ тэгээд энд байгаа нь орж ийг. За. За энэ мөн үү? Өрөө мөн үү? Мөн байна те? Өчтөр хэл гаргасан. Тийм, гадаа хүлээгээл агаадсан. Гадаа халуун байна. Чи өчигдөр гарсан юм уу өчигдөр? Өчтөр ирсэн халдсан. Энэ хавьд байрлаж хав. Тийм, наадахтар айл дуртай орон дээр. Дуртай орон дээр. Тийм. 7 орон тий. 7. За 7 ортой ингээд 1 2 3 4 5 6 энд хоёр нь давхар. Наалтцсан байна. За гэртээ ирсэн. Хүү. Гадаа бүр ямар амар байна. Аимшигтай олон шүү дээ. За. Аль орон дээр нь унтах уу? Энэ хоёр дээр шууд хосчих уу? Би ч өөрөвчөө тэрврээд унтсан шүү дээ. Одоо өөрөвчөө тэрвэрж унтахаар ч одоо ийшэл орохгүй бол багтахгүй те. За ямар ч тааш ороод ирлээ. Тэгээд одоо тухлаа. Хөөе, сайн уу гэж. Сайн. Би аль орон дээр нь байх вэ? Таагаа сонгодоо. Өөр хүн амтаа шин орж ирэх үү? Чимэнд орж ирсэн сайн л чи. За. За аль нэг ор энийг авахгүй юу? Оо тэгээд их наач орчлоо, ийш орчих. Явж чичээд ирсэн. Гонч чааш чам. Тэм тасваа. Чи тоо ирсэн үү? Эсэ. Ханс юм уу? Эсэ. Хэдэн орж ирсэн? Хоёр хүн шүү. Хоёр хүн? Хоёр хүн аваад хоёр юм шүү да. Маа мэт. За. Тэгэ мах байсан юм шүү. Зүгээр. За юм ногоотой хургаар дайлж байна. Баярлаа ихчтэй. За би ингэ авч. Сүтэ цайтай. За ихч надад сүтэ цайтай. Энэ гурил юм байна. Гомонтой ногоотой ураг юм байна. Би ч уулын хонох газар хайж явс зөвхөн унтах гэж л орж ирсэн гэсэн чи ихч намайг хоол унд бүх зүйлээрээ дайлаад их юм. Зүгээр гэсэн чи л өгөөд юм. Тэгээд ихчтэй баярлаа гэж. Ихчтэй баярлаа. За хэдүүлээ бөөндөө сайхан тусан зингэл сумын түүр аялцгаая. Төвийн сонио ачин гой зүйлсэдэг үзье. Тэгээ өөрөвчөө энд үлдээчи. Би энэ орон дээр унтчихаа. Тэгээд өөрөвчөө энд үлдээгээд энд яг жижигхэн шүүгээ үйд юм. Энд яг жижиг сажиг юмнууд хадгалж болно. Тэгээд орныхоо дэтэл тийм гоё толтой. Шүн тэгээд өөрийгөө гоё харж унтах юм шүү. Тусан зингэл сум руу орцгоё. Go. Өрөөгөө ингэ төгччиж болох юм байна. Ихч төгччих гинэ. Тэр өөрөвч байгаа болохоор. Ингээл энэ өрөө миний. Энэ өрөөг хувьчлаад авчгүй яа. Дээр ардсан намын тог мөгтэй. Янз юм шүү дээ. Их хажуудаа өөрөө энд амьдард юм байна. Ихчин гэрээнд. Тэгээд эндээ ингээ буудал хийцэн. Аюугаа төгч болсон байна.
Сумын иргэдийн гол амжиргааны их үүсвэр нь мод, төрөл бүрийн жимс жимсхэн, амтан, барилгын зарим түүхий зэрэг орно. За одоо би ер нь тосон цэнгэлээ төвд нь байгаа. Тэр ийшээ явж нэг кофе шоп олж суух хэрэгтэй байна. Тэнд очиж нэг цаг орчим сууж байгаа ажиллаа хийж суух хэрэгтэй. Тэгээд одоо ийшээ явж байна. Ийшээ төв рүү явж байна. За энэ өвгдөө худалдааны төв гэдэг энд нэг кофе шоп байна. Кофе хаус гэнэ. Ийшээ орцгоё. Ажиллаж байгаа юм болов уу? За хоёр давхрт нь гараад ирсэн. Эндээ юм байна. Эндээ юм кофе шоп байна. Энд чинь аюугай тухтаам шүү дээ. Сайн байна уу? Ажиллаж байгаа юу? Кофе гарах уу? Гарна. За кофе гарна гэж. Тохор камертайгаа яриад байдаг шүү дээ өөрөөрт. За яван кофе. Бүх кофе гарч байгаа юу? Латте. Мөстөө гарч байгаа юу? Гарна. За мөстөө американо нэг явууч. Мөстөө американо нэг яваад. Идэж өөр идэх мэдэх юм юу гарч байгаа? Иднэ л юм да. За кейк байна, өндөг байна. Би сая их чинь гомонтой ногоотой урыг идцээ. Тэр цадгалан байна. Гиз мэд сахгүй. Нэг хоол идсэн чи гүзээ суучлаа шүү дээ. Би нэг бариста хийж байгаа кофе надад өгсөн залуугаас нэг асуулт асуув. Завхай аймгийн хамгийн гоё зүйл юу вэ? Нэг л гоё зүйл. Одоо тосон цэнгэлээ. Тэр дээр зайсан толгой юу? За тэр дээр зайсан толгой байгаа. Өнөө орой би гарнаа тийшээ. Орой 8 гээд гараад гоё гэсэн тийм. Зайсан толгой дээр гарах нь энэ тосон цэнгэлийн хамгийн гоё зүйл гэж шүү. За баярлалаа. За кофе гоогоо дууссан. Дараагийн газар руу явцгаах уу? Талтай юм майхан сав, хувцас, тэгээ шашны дэлгүүр гээд 9 шидийн зарт юм байна. Доороо хүнсний дэлгүүр, супермаркеттай. Сүм мөнхөөл зөөлөн зарим. Хүй, байхгүй шүү дээ дотроо. Хүн байгаа юм болов? За хүн байдгүй. За зорин ирсэн чинь хаацсан шүү дээ. Яг уу. Хүлээх үү эсвэл хажуу талын дэлгүүр ороод өөр зармаг авах уу? Уул нь сүн зармаг идчихвэл бас янз нь шүү дээ. Би заавал сүн зармаг идэнэ. Энэ дугаар нь байна. За залгасан. Таны залгасан дугаар холбогдох боломжтой. Таны дуудлага хадгалах үйлчлэгэнд бүртгэлээ. За тосон цэнгэл сумын хамгийн том дэлгүүр үндэсний их дэлгүүрийг нь олсон. Тосон цэнгэл их дэлгүүр. За ийш орч зармаг гэдэг. Сайн байна уу? Зармаг уу? Энд биш. За Мороцко идэ. 800. За нэг Мороцко авч. За Мороцко 800 гэж. Нүүр авчих уу? За нэг Мороцко 800 төгрөг. Манай өөрсдөө бас үлдээдэг юу вэ? Юм байна. Завхны яв юм уу? Тэг манай өөрөө. За энэ яв юм болохоор 8500 гэдэг ийм завхны үндэсний яв юм байна. Энэ завхны нэрийн байцаа юу? Тэг манай их байцаа. Энэ зарим бол сүн заримтай нэлээд төстэй. Тэгэхээр завхны тосон цэнгэл сумын үндэсний брэнд зарим юм байна. Тэгээд 800 юу? Завхны зарим гэдэг үзнэ. Анх удаа идэх чинь. Янзын ууч хэрлэг сүү шиг авсан юм шиг. Сүү заа. Нэг жоохон бахт нөгөө 100-гийн зарим гэж байсан шүү дээ. Тэрнтэй аяг үздэг юм. Гоё юм. Та завхан дээр бол заавал энэ заримыг авч идэх юм шүү дээ. Хотоос явж байгаа юм. Хотоос явж. Их чинь хэдэн жил амьдарч байна? Оо би чинь тэгэхээр яг Оо. одоо 56 жил. 56 жил амьдарч байгаа юм. Тэгээ нутгийн хаан нэрээ. Тосон цэнгэл дэлгүүр гээ. Би ингэж явж байгаа шууд тосон цэнгэл гээ шууд нүдэнд ингэ шууд очиж байгаа. Тосон цэнгэл сум. Тэр завхны хамгийн гоё зүйл нь юу вэ? Таны бодлоор хамгийн гоё зүйлс юм те. Одоо чинь хоол унд юм уу? Зүгээр хамгийн гоё. Хамгийн гоё одоо хүнсний зүйл юм уу? За тэр хүнсний зүйлтэй хамгийн гоё юм. Хамгийн гоё гурван зүйлээ. Одоо өөрсдөө бүтээгдэхүүн гэж тайлбарлаж шүү дээ. Одоо манай энэ юм байна, хэвэн боо байна, төр бүрэн талах гурван боо. Бүгд л одоо барьж шүү дээ. Энэ муу тэрэн сайн гэх юм байна. Яг орган. Яг өөрсдөө хэрэг бас хэмээн яглаад юм гээд байна. Одоо чанарлаг байна. Тэр дөрөв. Жинс ногоо их байхгүй юм шүү дээ. Гурван. Завхны тосон цэнгэл бас ер нь том сум биш үү? 11 гаруй тий. 10,000 орчим хүнтэй байна. Тэгээд
баг миний амьдралтаа үзчихсэн хамгийн том сум. Баг энэ дэр Монголын хамгийн том сум уу? Хөөд гэдэг 8 хтал аваад байсан. 8 хтал. Тэгээд өөр гоёмос гэдэг. Зэ сүн зармаг. 10 минут идлээ амар удаан идт юм байна. Энэ барыг цаг идэх юм шиг өнөө би. За тосон зингэл дэлгүүртээ баярлаа. Нутгийн их дэлгүүрээр зочлоо. Одоо би нэг хоол идэх хэрэгтэй. Жохо үлсэж сүүлийн 48 цаг гэх юм итэйгөө гэж хотлаа яриад явах. Солонго хоошур. Зэ сайн байна. Зэ их хоол гарч байгаа юу? Гарчнаа. Ямар хоолууд вэ? За эндээс ингээ харчих. Минутын хоолой чинь гаргана. Ногоотой шул, банштай хар шул, хүнтүүстэй орог цөөн. Бүхэл хоол гарч байгаа юм биш үү те? За хоол иднэ. Хөөшөө. Нэг той махтай амттай болтгоо. Зэ. Надаа хайна. Гэндэг хайрсан байгаа юм. Монгольский хөөшөө. Махын зүгээр татсан махаа дугаар хөөшөө. Гоё шүү дээ. За. За. Чи Монгол хоошуур бэлэн болсон. Завхны тосон сумын дугуй хоошуур байна. Завхны тосон цэнгэлээ их чинь брэнд хоошуурыг идлээ. Аут бол нэр үнэхээр тасархай. Наадмаас хойш хоошуур идэг үү? Татсан махтай. Янз бүр болоо. Хоошуур болохоор шууд махаа машидсан бөгөөд тэгээд шууд нэг том илдээд гол домдоо жоо махтай хоёулаа мах байхгүй байдаг. Энэ бол мах хэрэгтэй шүү дээ. Завхны тосон цэнгэл хэдэн жил амьдарч байна? За би ч одоо 36 жил ажиллаад тэтгэврт гарсан шүү дээ би. Завханд уу? Тийм, тосондоо. Тэгээ тэрнээс хойш одоо гэрч яг энд нийт бараг 58 жил. За бараг одоо энэ ганц надад зүгэл явсан дөө. Тийм. 90 оноос ирсэн. 90 оноос тий. 90 оноос нь ганц ирсэн. Тэгээд одоо яг тэтгэврт гараад зүгэл байна л та. Тэгчээ. Гуанз болохоор яг тосон цэнгэлээ яг төвд буюу цэсмал замынхны хажууд солонго цайны газар гэдэг. Үнэхээр гоё олтой газар байна. Завхны хамгийн гоё зүйл юу юм? Одоо чинь брэнд зүйл нь. Брэнд зүйл нь загас шүү дээ. Загас юм уу? Жимс вэ шүү дээ. 5 төрлийн жимс вэ? Нэр сайнс. Ашаа бас хэлбэртэй. Улаанцхан байна. Халуугуудтай ашин. Би одоо бүхэл эдисийг ангаадаг ашаа бас байд юм биш үү? Нэгт хоёрт жимс нь одоо 8 сар гарцсан болохоор янз бүр болчих. Тий. Одоо өстө ташлаа улаанцхан. Нэрс гэл. Тий хат айнс. Тэгэхээр тосон зэнгэл бол бас сайхан сум байна. Юмтай сум байна. Юмтай шүү дээ. Энд нэр замтай модтай. Яг зам аа. Яг нутг байна. Нөгөө тухтай газар шүү дээ. Одоо энд нэг цэсмал зам ч юм байгаа гэсэн. Яг төв зам дагав. Солонгоо. Алло. Алло. Хоёр хоошор өдөөд ер нь гиз дүүрээд бүр цадчихлаа. Зарим маань одоогоор дуусаагүй байна. Сүн заримг бол бас удаан дууссан юм шүү. Завхны брэнд зарим байна. Тэгээ одоо хэдүүлээ нэрс юм уу чацарга нь хад олж авъя. Тэгээ энэ ард талаас нэг жимсний дэлгэрүүд байна. Ийшээ орж үзье. Нэрс авчи дөө. Өөр ямар жимс вэ? Энэ анс биш үү? Энэ хайлсан өрөөм үү? Миний орж ирсэн байгаа газар нэрээ завхны брэнд бүх зүйл байна. Хинаараа. Ааруул, цэцгийн ааруул, бөөрөнхий ааруул, одоо савхан ааруул гэх үү? Ийм ааруул, ээзгийн хүртэл байна. Ээзгийн хүртэл байна. Тэгээд анс нэрс тараг ерөөсөн сүү. 9 шид юм. Энд дөрөвлөж 4000. 4000. 9 ч мэл юм чи. 9 чих жоох 9 чих хэрэглэж. За нэрстэй 9 чихтэй бол янз юм өстэй. Өөр жимс идээгөө. Их сайхан идэж авъя. Оо болно гэж болно. Тосон зэнгэл сум нь бусад аймагуудынхаа төвтэй зам нь холбогдсон байдаг. Улайстай, хөвсглийн мөрөн, Харангайн, Цэцэрлэг, Увсын Улаангой хотуудтай зам нь холбогдсон. Мөн Оросын хилээс 307 км-ийн зайтай. Галаа итгэхлээр халуун байна. Одоо би шинэ тухтайгоо суух газар болоод. Янз юм байна да. Йоо. Янз нь. Цоглог барааны дэлгүүр гэж шүү. Цоглог барааны дэлгүүр. Цоглог бөөний төв. Цоглог мини маркет. За эндээс орж жижиг юм аа. Мокко латте.
нь. Сүү цагаан хэтийн дэлгүүрт ороод ирсэн. Бас мах заарч байна. Мах авахар ч одоо. Аарал идмэр л байна. Хамгийн зөөлөн аар болно нэлээ. Нанаас ч гэрам болчих. За 100 г. Мах идэгч. 15-16 юм. Ногоонууд. Хүмүүс ногоо 3000. Би нэг та хэд мэднэ өстэй нөгөө нэг 100-гийн нэг чавга өгдөн штэ дөрүүлчээ. Дотроо нэг 5-6 ширхтээ. Хиттэй хөлөө нэг гоё амттай. Жохон багт иддэг байсан. Тэр чавгыг хайгаад байгаа байхгүй би. Би ихтэй түрүү анх нөгөө нэрс асуусан газарт байсан санагдчихэв. Тэгээ тэр газар руу одоо явж байна. Тэнд очиж тэр 100-гийн чавгыг л олж аммаар байна. Тэрийг жохон багтаа хүүхэд багтаа би иддэг байсан. Тэгээ амт бол бас янзын гоё штэ. Тэрийг л олж авчвал сэтгэл санаа нэг гоё болчих гээд байна. Манайхаа энэ чавга байхгүй яа та. Ангуугүй юм. Би бичлэн дээр л ирсэн. Эндээс 8 ширхэг аваад энэ чавгыг би хайгаад байгаа байхгүй юу? Энд ч мөр хүүхэд насны дурсамж бас маш гоё амттай. Нэг нь хэд үлээч? 200. Нэг нь 200 гэдэг юм. юм л яа. За. 1 2 3 4 5 6 7 8 дахин 2-ыг нэмээд 10 болгочихоо. За ингэж 2 юм. Тэгээ энэс нэг явчих. Кофе маглаа. За энэ бол хүүхэд насны дурсамжтай манайхаа чавга. Өөр гоё юм гэвэл нэг зарч. Нэг чинь пицца юм уу? Энэ юу вэ? Юу? Гамбар. Оо. Энзээ идвч тийм араа. Гамбар гинэ. За сэтгэл санаа амарсан. Яа, зов жоллоо шүү дээ. Болсон шүү. Энэ бас л юу гэстэй? Нэг жинс сонирхох уу? Тарус ид гэж байгаа. 3000. Нэг дөөрийнх нь хэд болох вэ? Оо, ихнээсээ Та нэг хамгийн жижиг нь үз. Алин хэд гэж байна? алин 8. Оо, Чангва 5 мянга. яа нэртэй гинэ? Чангва амтдгаа. Аа, за тарус авсаа. За тарусаа шууд ийш чигч. Аваад авах. Манайхаа одоо би Завхан аймгийн Дархан уул буюу одоо манайхаар ч юу ах вэ? Зайсан толгой руу гарах гэж явж байна. Тэгээ зайсан толгойн арт харагдаж байгаа. Тэр өндөр. Тэр орой дээр гарангуудаа досон зингэлийг өндөр дээрээс харж үзье. Хэр харагч. Өө машин дээр хариуллаа. Бисээ зам дээр явж хаад энэ мотоциклд авах явж байгаа хорон такси явах гэж удаа дуулчлаа юм. Ах явах уу? Ойрхон. Тэр өндөрлөө рүү гардыг бэлтэн боч. Тэд дээр явах уу та? Тэр дээшээ. Хүргэл их юм. Тий. За, зайсан толгой гоо. Досон зингэлийг дээрээс нь толцгоё. Зогсчоор зогсч. Энэ хүүхдээ чавга идэх үү? Чавга идэх үү? Маа чавга идэх үү? Чам тагш. Өхөр чавга өөх үү? Өхөр чавга идэх юм уу? Идэхгүй юу? За. За тийш. За баярлалаа. Амжилт. Энэ ингээ өндөрлөх нь энэ хараа. Энэ харагдаж байгаа. Үба энэ дээр. Бүр энэ дээр гарахаар бүр гоё. Алин дээр? Тэр орой дээр нөө. За. Энэ
энэ хүртэл үзээ явж байгаа хүмүүстээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол бас таалагдаагүй бол subscribe дараад лайк дарахаа бити мартаарай. Тэгээ та subscribe дарчих одоо дараагүй бол яг одоо дарчих. Тэгээ дарсныхан дараа нь би энэ үлцэн юмудаа идэх гээд байна. За юу одоо энэ авцсан юмуд чинь амар их юм байгаа шүү дээ. Тэгээ энийг бас идээ та хэд бас үзүүлээ юу авснаа. Тэгээ та хэд ихлээр subscribe дарчих заа юу. За яг одоо дарсан уу? Та нарт итгэсэн шүү би. Цаг оройны 8 цаг болж байна. 7 цаг 40 минут гээл ерөөхдөө нар энд жаргах юм байна. Сая завхны дээр Эрдэнэ найрахын суманд бол 8 цаг 40 минут болж авах жаргаад байсан санагдаад байна. Тэгсэн чинь энд 7 цаг 40 гээл нар ингээд уулын цагаар орчлоо. Цагийн өмнө ирч жаргад юм болов. За 20,000 төгрөгөнд эдгээр зүйлүүдийг авлаа. За нэрс 4,000 төгрөгөөр аваад энэ их 300 г боллоо. Хилэн ямар тач 13,000 гэдэг юм. Тэгээд чавх нэг нь 200-аар сэрээ байхгүй, албаг байхгүй. Тэгээд энэ нэг авсан. Энэ чихрээр сэрээч. За cheers guys. Надтай тосон сумаар хамтдаа ирсэн та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээд та бүхний ад жаргалын төлөө cheers. Харвсаад үсч иднэ. Цаачмаас эвгүй уустай, хутам утгатай. Гэж уустай. Тарвс. Нөгөө тарвсаа зүсгэж. За тарвсаа яаж зүсэх вэ гэхээр миний хутгас ихтэй жижигхэн наараа. Урт нь бараг нэг жигчээ уруутай чацгүй юм ааш. Тарвсаа гаран дээрээ зүсч болохгүй. Энэ нөгөө нэрс авсан савныхаа таган дээр нэрс юугаа. Нөө fuck юу яриад байгаа юм бэ чи. Нэрс авсан тагныхаа юу ч гэж юм. Нэрс авсан энэ савныхаа таглаан дээр нь тарвсаа зүсчээ. Энэ бол гоё санаа. Энэ өвсөн дээрээ зүсч болно л та ихтэй арай л шороотой. Шоргоол заснаа шал арайд байна. Шорооснуудад энэ олон юм яаж байгаа яг гиснаа шал арайд байгаа юм. Бүүнрүү дайрцаад. Вэж л та нар. Дуслаач. Оо сайхан дундуур нь хугаал. Яа. Йоо, инара. Тарус идэхүү. Наашраа тарвсаар дайлээ. Эндээс нь хоёр хүүхэд явж байна. Тарвсаар дайлээ. Тарвсан дуртай юу? Дуртай мó? За наашр. За би камерыг томруулчих. Нааш өрөөдөр. За би хоёрыг тарвсаар дайлээ заяа. Хоёр нааш ийшээс үуч. За энэ бол завхан нутгийн тарвс. Хоёр хаанаас явж байгаа? Энд. Завхны юм уу? Оо за. Сая энд тарвс авсан төгөөс. Тэгээд ганцаараа идэх гээл үйжсэн. Хоёр азтай биш бас. Хоёр тосон сингл сум их үү? Хэдгээр анги? Одоо 5. 5 дугаар анги юм уу? Яг байгаа. 3 дугаар анги. Зяма. Энэ хоёроос татгаа. Чицүү юм уу таад? Тийм бид гурав чицүү. Найзууд юм уу? За. Тарвс идэх гээд ирж байгаа юм уу? YouTube дээр гацаа. За яшээ сууч. Жоо наашаа сууч. Наашаа шигч. Тэрийг үлчижсэн юм байна. За артлаас дахиад хүмүүс ирж байна. Өө энэ чинь мөр шууд бүгдээрээ хүрээд ирж байна уу? Дуудаг багт. Тэтэвэж. Иш. Агандо. Химүүлээ. Агандо. Хорстлаа. Нааша тарвсаар дайлээ. За агандо. Энэ ард босоогороо зогсч. Өө чи чинь барыг бүтэн тарвас идчих юм шүү. Аа? Тавчижсэн үү? Йоо. Үзтээ юм уу? Миний бичлэгийг үзтээ юм уу? Ямар бичлэгийг үзчихсэн? Бүгдийг үзсэн үү? Бараг бүгдийг үзсэн үү? Тэгвэл агаан чамайг бүтэн тарвсаар дайлнаа заяа. Миний бүх бичлэгийг үзчихсэн хүүхэд байна. Аанд үе нэр хингээд байна. Тэгвэл агаанд үе Марал. Мичид. Цэцэн бэлэг. Суграа. Тэмүүлэн марал цэцэн бэлэг. Юу ч. Хөөе шумал ямар амар байна. Аагийн жоохон байхад бүр их иддэг гэсэн байхгүй юу? Тэгээ сайн нүгээр хайжгаад арай гэж бодлоо шүү дээ. Та нараас иддэг үү? Иддэг. Янзын гоё те? Тий. Одоо хин аваагүй. Энд аваагүй. Гоё идэх юм зүгээр. За агаан чамд энийг бэлгэлээ заяа. За мэ. Гоё чийчих зүгээр. тэр үгүй байна аа. Зүгээр.
Энийг авчих зүгээр. Маа. Барьж цааш бүгд хэлчих. Энд өөрөө атсан байна. Тэн манай агатаа надад камера бэлгэлэх үү? Хаваа. Оо баярлаа. 감사합니다. 아가 쟤네스 뭐? 쟤네스 뭐? Тэгээд бас би гоё юм бодсон. Би ингээс манга хийж үзмээр гахгүй яа. Ингэн гэж бодсон. Загны тусмал сонгодог ингээ нүтэ бидэг. Хөрх ахтайгаа танилцсан болохоор одоо чи цагаан юутай атайгаа танилцаа тэгээд энэ камерыг ингээ ашиглаж болох уу гэж. Нах манай амин хөрхөштэй хан. Атарахта. Нэрэх байла. Тэс анаа. Хоёр анаанаш. За. Алхтаа ингээд бүр аим гоё байна. Завхай аймгийн Досон зингэл сумаас очроо болоо түүний найзуудаас. Би сая 20 минут орчим доороос алхсан наашаа. За 15 минут орчим тэгэхэд дүнгиж талдаа орж байна. Энэ бол бас амаргүй золиг байх шүү дээш өгсөх. Тэгэхээр одоо дахиж нэг ингэж чигээр яваа, дахиж дээшээ өгсөд яг орой дээр нь гарах юм байна. За та бүхэн шөнийн Досон цэнгэлийг харагшаага толдож байна. Дүнгицэн ард нарж аргасан. Тэгэхээр би жоохон оройдчлоо. Гэхдээ зүгээр. За сая бол нэлийн дэвшлээ. Одоо нэг 20 алхаал яг орой дээр нь гарлаа. Бас хайсгаач шүү. Шөнийн Досон цэнгэл бас үзэсгэлэнтэй харагдаж байна. Шөнийн очроо бас яг үзэсгэлэнтэй байстэй. Шөнийн очрыг жоохон харгалсан л баг шиг. Гэхдээ жоохон бор хардан хүн чинь харахад гэрэл тусахчаар бас аятайхан цагаан харагдсан юм шүү дээ. Тэр нь та хэдтэй шүн уулзчихвал зүгээр юм уу? Жоохон цайрж марж цагаан харагдаад шүү дээ. Оо. Цаараад ирсэн орой дээр тийм соён бутуу юм уу? Тийм галын тойрогтой юм шиг байд юм байна. Шүн бас харагдахгүй. За энэ орой дээр нэг юм байна. За манайхаа тойр одоо бууж байгаа юм уу? Тойр хэрэг машинтай явж байгаа бол төв рүү ороход би замд нь буучих болох уу? Алхаж явж байгаа юм уу? Аа за. Тойр доор хүлээж хамт алхах уу? Тэгэл ба. Тэхүү. Тойр хаана гэж яхаа? Битхоёр энийгээ зүг байж ах уу? За тэгвэл жоохон айж магадгүй. За. Досон цэнгэл аюултай юу? Оо, Досон цэнгэл үү? Гайгүй. Гайгүй юу? За. За окей тэгвэл Зарим жоохон тийм машин хэрэгтэй юм ямар. Зэвэж байдаг гэж аа. Машин зэрэгтэй өвөө нөхдүүд явдаг л гэж байна. За хэдүүлээ хамт бай за. Би энэ жоохон байж бол. За доош буух өнөө олцсон шүү guys. За дээр юм гал ас энэ ч одоо юу гэдэг лээ. Толгын 3 чулуу байлуу. За энэ бодлоо ашиглаа. Арай толгын 3 чулуу биш баха. За нэг юм дээр юм гал ассан юутай. Тэгээ энийг саний хүмүүс нар зүг тойроод шүү. Би нар буруу явах юу? Тэгээ нар зүг тойрох юм байна. Манай Досон цэнгэл чинь нөгөө дахуулыгаа юм нүшгтдэг. Тэгээд Нэднэг нөгөө бахан хятадуудаар энийг барилсан юм. Хятадуудаар барилсан юм тий? Тэгээд онцгойгийн хэдэн хүмүүс За. Тулгал юм байна л та манайхаа. Өдөр гараад энэ нөгөө ингээд уг нь наач юм. Шүлэг мүлэгтэй юм уу? Миний хин зураг магна халдсан зургастай малчин мөн үү? Заадлаа биш үү? Захиж унс. Арайч миний хин зураг мураг энэ дээрээ уншихгүй л гэдэг. За уншиж үзье л та тэгвэл. За эндээс та хэд уншуулъя. Хаатын үеэс дархалж ирсэн хашийн тулгад дархан ууландаа мөргөмөө. Өвгдийн үеэс дархалж ирсэн өндөр их дархан ууландаа мөргөмөө. За ерөөхдөө нь ойлголоо. За нэг нар зүү 3 тойрч. Манайхаа энэ ард талд харагдж байгаа хэрэг харагдчихвэл энэ том нуурыг эдрийн гол гэдэг юм байна. Тэгээ энэ цаанаас орж ирж байгаа нэг нуур байгаа заяа. Энэ нуурыг болохоор
хожуулын гол гээд эндээ нийлдэм байх. Тэгээ хоёр голын огтлцол миний ард харагдчихад аач орой болцсон. Харагдахгүй юм л да. Одоо энд харагдчихлаа. Асахгүй нэ? Манай тасны зингэлж байгаа засаг дарга маргамгаа ихээр л хасаад. Оо. Амар тогондоо явахаа. Тогондоо гамтаа зэлгэнүүд юм. Энийг уулын шүн асдаг гинэ тулгын энэ улаан өнгөөр ингэж хасдаг юм байна. Хотоос одоо ерөнхийдөө засаг дарга ирэхээр л энийг хасаадаг гинэ. Намайг ирсэн ч тоохгүй байна л та. Намайг л хүн гэж авч үзэхгүй шүү дээ. Please no. No. Тэгээд одоо эндээс таяад харж авал тосон зингийн сумын төв харагдаж байгаа. Тэгээд би ч сумуудаар зөндөө явж исэн л та. Тэгэхдээ анх удаа юм гоё гэрэлтүүлэхтэй ийм том сумыг анх удаа харж байна. Тэгээд гэрэлтүүлэг бол бараг хотын аймагч бараг ийм гэрэлтүүлэг байхгүй шүү. Би тосон зингийн талаар нэг товчхон тайлбарлая заяа. 10,000 оршин суугч одоо хүн энд амьдарч юм байна. Тэгээд 2 EBS буюу одоо сургуультай. Тэгээд 6 цэцэрлэгтэй тийм том сум байна. Тэгээд одоо та хэдийн түрүү харуулсан дархуу уул буюу энэ өндөр уулын цааталт нь эдрийн гол, хожуулын гол гээд огтлцож ингэж ийшээ урсдаг. Нийлхээр бас ласар том харагддаг юм байна. Тэгээд өндөр хойноо уулсууд ихтэй. Тэгээд нэр Монголын хамгийн хүйтэн цэг чинь тосон зингэл шүү. Бараг өвлийн 40-50 градус хүрдэг лөө. Тийм, хөтөн шүү дээ. Тийм, Монголын хамгийн хүйтэн цэг энд байгаа. Тэгээд л одоо бууц цаг бас нэлээд орой болсон байна. 9 өнгөрч байна. Тосон зингэл ирэх юм бол заавал гарч үзэх газрын нэг ч юм бол энэ байх юм байна. Үгүй сайн байна. Би ер нь цагаан гарч байна уу. Ахтуу хоёр ор камер бариулдаг юм шүү дээ. Энэ ааруул авсан байгаа. Энэ ааруулыг хайханд өргөж. Энэ дархуу уул гэдэг энэ уулын төслөө шивнүүл бараг төд удалгүй маргааш шууд биелдэг гэсэн шүү. За миний хүслийг биелүүлж өгөөрэй. Бүгдийн өргөд тусч. Хөлс гараад. Авирахад бараг хөлс гараагүй байхгүй. Сая буухад хөлс гараад цүнх мөх норцсон. Амар юм явж штт. Тэгээд ахтуу хоёртой танилцаад ингээд хань над тань боллоо шүү дээ. Би чи сая буухад бас эвгүй. Гэтэ ганцаараа ингээд шөнийн 9-10 цагт буувал эвгүй юм байна. Хав аранхуу. Тэгээ нохоо мохоо ихтэй гэж байна. Одоо урдсан төврөөгөө ер нь ойртож байна. Одоо бол гэрэл мэрэлтэй аюул болсон яахгүй. Одоо ер нь дайжгүй шүү. Засмал хэлэхтэй тий засмал ч юм уу тий. Тийм ер нь явгооны амар. Явгооны зан засмал гэрэлтүүлэг бол сайтай. Хүний 8 байгаа юу санд? Хүний 8 байхгүй юу? Явстаа байхгүй тийм өстө дуулж байгаа. Дуулж байгаа юу? Зас тэгвэл 50 авах хэрэгтэй. Өөр янз бүрийн байхгүй өстө. Ер нь аюултай тусан зингэл. Гэгүй. Баггүй штэ. Зүгээр. Тийм. Яг зүгээр ингээд ганц нэгээр явж байгаа юм хүмүүс жоох ингээд ширүү. Надад тэгэхээр ширүү анд. Ганц нэгээр явж байгаа юм хүмүүс жоох ингээд ширүү. Надад тэгэхээр ширүү анд. Энэ гэрийн ах эгчнэр энэ артал буу халаа сууж байна. Би одоо эртхээ ороод амарлаа. Тэгээ бодлоор гарах гэж байна. Нохоо байхгүй гэсэн. Тэгэхээр санаа зовлтгоо шууд ороод. Йоо. Эндээ гэр хойноос бодол гэсэн бичгтэй. Энд артлаас ордог. Эндээ хаалгатай гоос. Эндээ юм хаалгатай. За сайн уу орой мэд. Мэд. Одоо иш би өөрийнхөө төгчээр төгчсөн. За хастаг гэрэл наа. Гэрлийн яаж саад юм бол? Энэ үгнэнд үйчт юм биш үү? Тууш хурч чадаа. Энэ наач юм. За би үз. Энэ биш. Хөөе. Ингээд арчтай юм уу? За. За миний өөр хүчинд намайг хөдлөөгээд энэ сууч штэ.
Үржтэй ачаануудаа зэгцлээд тэгээд бүх юмаа бэлдээд явхад бэлэн боллоо. Шүн 1 хоног үнэхээр гоё унтаж амарлаа. Тэгээд энэ чи өрөөнд дотроо 7 ортой байхгүй юу? 7-оос 8 хүн унтаж болно гэсэн үг. Тэгээд би чинь бас өөр бусад аялагчид бас шүн үрээд ирэх гэж бодоод исэн чинь ихч ингэсэн гинэ. Ихч өөр хүн хүлээж авахгүй намайг ганцаараа гарна байлгана гээд тэгээд ганцхан онох болохоор өөр хүн хүлээж авахгүй гэлцсэн байна. Тэгээд би чинь шүн ийм том өрөөнд 7 ортой өрөөнд ганцаараа бүр сайхан унтаж амарлаа шүү дээ. Одоо ганцаараа ингээ нэг орон дээр унтчих шүү дээ. Хоногийн 15,000-аар хонжоо. Тэгээ хоногийн 15,000-аар ийм гоё тухтай. Тэгээд хажууд их чи өөрөө хоолны газартай, зоогийн цайны газартай, өглөөний цай, өдрийн хоолунд, орой хоолунд байдаг чинь. Тэр энэ бол бүр жаргал байгаа шүү дээ. Өвөө эмээ дээр ирсэн юм шиг надад санагч байна. Хэрвээ энд ирэх юм бол намайг ихчээс асуугаар заяа нэг очроо гээд нэг хар бордуу хүн энэгээр явж ирсэн нэг асуугаараа заяа ихчээл намайг амдахгүй тэгээд. Тэгээ одоо би ийшээ гарч хоол унд идчихэд дараагийн газар руу явах унаагаа хайна. Тийм нэг ажил хүлээж байна. Үүрэг харж хоол өгөх юм. Таймер гарч сайн үгээд хэл. За, ийш. Сайн үгээд хэл. За.